Эрхэм шүүгч уралдаанд оролцож байгаа прокурор шүүгүрэлтэнд оролцож байгаа хүмүүст одоо энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр миний мэдүүлэг өгөх энэ цаг одоо ирж байна. Өнгөрсөн одоо 23 оны 12 дугаар сарын 2-ны өдөр ялагдагчаар тогтоол танилцсан байгаа. Энээс хойш ингээд үндсэндээ жил 3 сар одоо ингээд явж байна. Жил 3 сарын хугацаанд бол ерөнхийдөө үг хэлэх хэрэгчлөө гэдэг юм уу хязгаарлагдмал байлаа. Нэг телевизэд нэг товчхон зүгээр ярилцлаганд орсон. Хэлэх ярих зүйл бол бас их байсан ч гэсэн багыг ирсэн. Олон зүйл ч гэсэн тодорхойгүй байсан. Өнөөдөр бол автос хэрэгтэй танилцсан. За мөн одоо оролцогчдын яриаг сонсож байна. За нэлээд олон зүйлүүдийг бас эргэцүүлж ингэж харлаа. За өөрийнхөө тухайн асуудал ярихын тулд яаж яваад одоо энэ хэрэгт холбогдчихвоо? Юу болчихв? За яагаад одоо гин буруутай тооцогдоод байгаа юм гэж. Энэ тухай ярихын тулд би нэг 3 үндсэн асуудал дээр бас төвлөрч ярих гэж бодож байгаа. Бас улсууд ойлгох байх гэж бодож байна. Мэдээж улс төрчин учраас их ярих байх гэж бодож байна. Гэхдээ аль болохоор би товчилж ярихыг хичээнэ. Гэхдээ гин буруугүй гэдгээ нотлох зүйлүүдээ бол би бас одоо нэлээд тодорхой хэлнэ. Тэрний өмнө Монгол улсын сайд нийслэл Улаанбаатарын төвжирлийг бууруулах үндэсний орооны дараагаар 1 жил 1 сар ажилласан хүний хувьд бодлого зорилт юу байсан юм бэ? За энэ хэргийг тойрсон үйл явдлууд яаж өрнөвөө гэдгийг бол бас зөв зөвтэй ойлгох ёстой юм байна. Өнөөдөр энэ шүүхийн тухай хууль заасны дагуу нээлттэй олон нийтэд нээлттэй битэрч байна. За би өнгөрсөн хугацаанд 4 жилийн хугацаанд их хурлын гишүүнээр одоо ажиллахад 8 жил өмнө завсарласан. 2008-аас 2012 онд улсын их хурлын гишүүн байсан. Төрийн байгуулалтын байнгын орооны даргаар ажиллаж энэ сонгуулийн тогтолцооны шинжилгээ сонирхлын зөрчлийн хуулийг санаачилж батлуулах энэ авилгын эсрэг тэмцэлгээд энэ олон юм дээр бол манлайж оролцсон. За сүүлийн 8 жилд нь бол бас улс төрийн нэлээд тэмцэл хийж байгаад улс төрөөс бас одоо зайлуулагдсан гэх үү. Ингээд завсарлаж байгаад орж ирсэн. Ингээ 20 онд орж ирээд миний хийсэн олон ажлуудын нэг нь бол шүүхийн тухай хууль байсан. Шүүхийн тухай хуулийн олон нийтэд нээлттэй нэвтрүүлэхийн заалтыг инхүүр гишүүн битээр зөрүүд оруулсан. Би нэг батлуулсан өөрөө санаачилж оруулсан энэ хуулиудынхаа одоо биелэлт хэрэгжилтийг өөрөө ингээ амьдрал дээр үзээд өөрөө ингээ яриад явах өдөр ирдэг юм байна. Их хурлын шинжилгаалтын тухай хуулийн ажлын хэсгийг ахлагч байсан. Сонсгол хийдэг болсон. Анхны сонсголыг хөгжлийн банкны сонсголыг би удирдах гэсэн. Дараа нь би энэ автобусны хэрэг явдалтай холбоотой сонсголд өөрөө бас гэрчээр дуудаж ингэж байцаагч байгаа. Тэгэхээр юу хэлэх гээд байна вэ гэхээр өнгөрсөн хугацаанд Монголын төрд би 20 жил ажиллахтаа бол Монголын төрийг бэхжүүлэх энэ олон бие махбодороо хуулийн байгууллагын ажилтаа ингээд танилцаад баг явж байна. Прокурорууд яаж ажилдгийг, мөрдөн байцаагч нар яаж ажилдгийг, шүүгч нар яаж ажилдгийг. За мөн бас энэ тендерийн үйл ажиллагаа энэ одоо гадаадаас юм оруулж ирж байгаа үйл ажиллагаанууд ямар байдлаар явагдгийг ингээд олон юмыг үзэж байна. За миний одоо байр суурийг бол бас ингээд харахад ганц шүүгдэгч гэдэг утгаараа шүүхийн өмнө, прокурорын өмнө ярихаас өмнө надад итгэж олон жилүүд надад итгэж найдаж Монголын төрд бас ард түмний төлөө юм хийнэ гэж итгэж ирсэн олон 10,000 хүн байдаг. Бид нар олон 10,000 хүний итгэл дэмжлэгээр өдий зэрэгтэй явж ирсэн хамгийн их харамсалтай одоо тэр хэд маань их харамсдаг. Миний хувьд бол яг тавилангаараа үйл одоо тавилангаараа одоо ингээд бодвол одоо энд одоо хотголдож орох юм л одоо болж. За би ингээд сайдаар ажиллаж байгаа юм дээр энэ прокурор ч гэсэн ингээд шүүгч гэсэн шийдвэрээ гаргадаг юм. Би өөр хуулийн хүн олон жил хичээл ном заасан. 2000 гаруй шав байна. Хүмүүс амбаг харж байгаа. Миний шавнэр хуулийн байгууллагч ажиллаж байна. Сүхбаатар гэж хэмбэ гэж надад хамтарч ажилласан бүх хүмүүс мэдчихэж байгаа. Юу хэлэх бол гэ хүлээгээ сууж. За яах гэж сайд болж байгаа. Яах гэж энэ автобусны энэ баахан мөнгөтэй орооцолдчих. Яах гэж дуудагдчих гэдэг зүй ёсны асуудал гарч. Шүүгийн шийдвэрч гэсэн энэ асуудалд холбож байгаа тухайн этгээдийн санаа сэтэл зорилго, хувийн байдал, тухайн гэмтэрхтэй холбоотой шалтгаант холбоо энэ олон юмыг бол харгалздаг учраас би зарим нэг зүйлийг бас ярих хэрэгтэй болчихсон. Сайд бол гинт одоо болсон юм аа. 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр одоо надыг сайдаар томилох шийдвэр гаргасан. Энэ 30 жилийн түүхэнд сайд болъё гэж хүсэлт гаргаж явж исэн хүмүүс байгаа. Тэгээ уулзаа зөвшөөрдөг байсан баг. Миний тухайд бол гинтийн явдал болоод би Монгол Улсын ерөнхий сайд оюун эрдэнэ намайг бол дуудаж уулзна гэдээ ингээ уулзаж амжаагүй. Өөрөө би миний зөвшөөрлөө өгч чадаагүй. Би татгалцах байсан. Ягаад гэвэл төгжрлийн бууруулах үндэсний орон дарга
Монгол Улсын сайд гэдэг ийм албан тушаал ер нь баг хүмүүс сүлд ярьсан тийм ээ. Дэлхийд баг ганц байгаа. Би өөрөө төрийн удирдлага захиргааны эрх зүйн мэрэгсэн хүний хувьд дэлхийд ийм албан тушаал байхгүй мэдж байгаа. Энэ бол хотын тухайн одоо хотууд нь өөрсдөө хариуцдаг. Эсвэл замын хөдөлгөөн зохион байгуулалтын газруудын тухай үдээгээ явуулдаг. За ингээ ийм ажил дээр би зөвшөөрөл одоо би энэ олон нийт ч гэсэн харж байгаа, шүүгч гэсэн ойлгох юм. Надад албан тушаал мөнгөний шунал байгаагүйгээ эхлээд илэрхийлэх юм. Энэ албан тушаалд би одоо ингээ тохон томилог, хүнд хүчээр албан тохон томилогдсон юм аа. 100 жилийн өмнө монголчуудын одоо хэлсэн үг байдаг. Мөхөс миний би хүнд хүчээр албан тохон томилогдлоо гэж. Тэгэхэд миний толгоонд орсон юм нь би хэдийгээр одоо татгалзах тэр боломж надад цаг хугацааны хувьд боломж үүсээгүй ингээ танилцуулаа явуулсан. Хүмүүсийн хажууд одоо сайд нэр дэвшиж байгаа хүмүүс гişүүдийн юм хажууд ямар одоо хариуцлах зугталтай нь биш. Тэгээ одоо хүнд хэцүү хүн байсан ч гэсэн би тэгээд энэ ажлыг хүлээж авсан юм аа. Миний одоо мэрэгжил бол одоо та бүхэн мэдж байгаа хуулийн эрх зүйн чиглэлээр ажиллаж хичээл ном заахаас гадна төрийн захиргааны байгууллагын дээд албан тушаал засгийн газрын хэрэглэх газрын тэргүүн дэд дарга гэдэг чамлахааргүй бас нэг ажлууд хийж явсан. Ингээ гинтийн болсон улс төрчин тавилангаа үүрсэ. За хоёрдугаар товчлоод хэлэхэд энэ автобусны асуудал үүсэж байгаа юм аа. Би нийтийн тээвэр хариуцсан сайд байгаагүй. Төвлөрөөс харуулах төгжрлийг бууруулах үүрэгчээг үүрэг гэдгийг энэ албан тушаалыг бий болгохдоо Монгол Улсын ерөнхий сайд ерөөс өөрөө нэрийг өгөөд энэ хуулийн залтыг оруулсан юм байна. Төвлөрлийг харуулах гэдэг утгаар бол Монгол Улсын үндэсний хэмжээнд төвлөрөөс харуулах бодлогыг бол та бүхэн мэдж байгаа. Энэ бол орон нутгууд эрх мэдлийг шилжүүлэх тухай асуудал. Орон нутгийг хөгжүүлэх тухай, тэнцвэртэй хөгжүүлэх тухай асуудал байдаг. Тэгэхээр төвлөрөөс харуулах бодлогын хүрээнд орсон ч гэсэн миний одоо хамгийн тулгамдсан асуудал олон нийтийн хүлээж ирсэн юм бол ер нь Монголд дарга бүгдийг шийднэ гэж ойлгодог. Төгжрөл бууруулах гэдэг ярьчаад төгжрлийг ингэж бууруулах сайд болцсон юм чи онцгой эрх мэдэлтэй. Энэ хүн богино хугацаанд юм шийдэх баг ингэж хардаг. Гэтэ Монголын энэ утаа төгжрөл гэдэг бол ядуурл авилга гэдэгтэй адилхан нийгмийн үзэгдэл. Утааны сайд гэж байхгүй. Авилгын сайд гэж байхгүй. Тэгэхээр ийм утгаараа төгжрлийг бууруулах гэж сайд гэж тавьчихж байгаа нь бол улс төрчин бол үүрдэггүй. Уг нь энэ бол нийгмийн шууд бухимдлыг өөр дөр авчиж байгаа байхгүй. 3 хоногийн дараа би төгжрлийн буруутан болсон. Өнөөдөр би автобусны нийтийн тээврийн салбарын баг уналт хулгай луур дампуурлын эзэн итгэхэд юм шиг болчиход ингээд таа бүдийн өмнө ингээд зогсож шít. Би энэ салбартаа энэ хулгай луур, энэ газрын луур, хулгай луур, энэ олон юмтай чинь олон жил тэмцээд 8 жил улс төрөөс зайлуулагдсан байж байгаа орж ирээд эдхэн жил болцсон байсан. Тэгэхээр сая тэр нийтийн тээврийн юм дээр 318 тэрбум төгрөгийн асуудал яригддаг юм. Одоо гадуур юу ярьсан бэхээр нэгдүгээрт 400 тэрбум төгрөг зарцуулсан гэдэг сурталчилах хуулгыг зориуд хүчтэй хийж. Хоёрдугаар 400 сая төгрөгөөр автобус авсан гэж ярьж байна. Гуравдугаарт хуучин одоо агтлагдсан автобусуудыг хог дээрээс угсарсан гэж. Дөрөвдүгээрт нь болохоор энэний цаана байгаа компани гэж байхгүй гэж бодсон. Одоо энд байгаа Солонгос нөхдүүд өөрсдөө ярихад баг. Энэ цаад байгаа компани Солонгосын нэг жижигхэн хулхны компани муу юм уу? Уг нь тийм биш. Дөрөвдүгээрт ингэж. Тавдугаарт юу болж ийнө вөхөр энэ дээр одоо ингээд олон хүн оролцож байгаад ингээд хулгай их зорилготой байсан. Тэгэхээр энэ дээр няцаах юм нэгдүгээрт энэ 400 тэрбум төгрөг ердөө зарцуулагдав. 318 тэрбум төгрөг гэж төсөвлөгдсөн. Энэний 272 нь 23 онд хэрэгжихээр байсан. За дараагийн ээлжинд нь юу байна вэ гэхээр зэрэг хохирлтын хэмжээг одоо 77 тэрбум төгрөгөөр хэрэгдэж байгаа. 77 тэрбум төгрөгийн чинь сая энэ өнгөрсөн энэ хурал дээр чи нэг юм гаралтай шүү дээ. Одоо хүмүүс шүүгч одоо анхааралтай бас авах юм. 77 тэрбум төгрөгийн хохирлтын сая энэний чинь 77 тэрбум төгрөгийн чинь нилээдийн энэ нөхдүүд идсэн гэж ингэж бодож байна. Хүмүүс тооцоо ягээл. За одоо тэр экватор нь тэгээ идсэн энд байна. Энэ дотор байгаа энэ 24 дотроос бид нар энэ шалгагдаад мөрдөгдөөд ингээ явхад харин нэг сайн юм. Бүх хүн шалгуулад үзэхэд өнөөдөр хахуул авсан хүн үндэслэхүүн өрөнгөцсөн үн дотроос гараагүй. Үндэслэхүүн өргөцсөн гараагүй шүү. Хөдөлшгүй баримтаар тогтоолоогоод олон сайтууд зэрэг мэдээлсэн. Энэ одоо хулгай хийчлээ гэд. Тэгж хүмүүсийн сэтгэл зүйд нөлөөсөн зэвүүцүүлсэн, жигшил зэвүүцэл төрүүлүүлсэн. Энэ дотор байгаа хүмүүсийг би албан ёсоор хэлэхэд энд байгаа 24 хүнээс өнөөдөр шунхаа сэтэлттэйгээр ажиллаад ингээ хулгай хийгээд хумслаад боломжийг хулгай хийсэн үеийн дотор байхгүй байна. Буруутгагдж байгаа юм нь бол албан тушаалын байдлаа уруулаа ашиглалаа, давуу байдал олголоо, хатгалаа, хамжлаа, гүйцэтгэлээ гэдэг хийж байна. За болсон явдлыг бол зүгээр тухайн үеийн 22 оны хэлэхэд энэ бол гадна дотны улсууд бол байсан. Тэд нар бол санхүүжилттэйгээр
маань тэмцэл явагдсан юм бил. Солонгосын компаниуд хоорондоо тэмцэлдсэн. Хятадын одоо өмнөд өршөд байгаа компаниуд энэ зах зээл дээр гарч ирэх компаниуд байсан. Эд бол энэ дээр гутааж одоо энийг сөрөг байлгахын тулд бүхнийг хийсэн. За хоёр дахь юм нь манай нам дотор одоо хоёр тэмцэл явагдсан. Би сонгууд ойртсон байсан. Би Чингилтэй дүүргийн намын дарга байсан. Манай дүүрэгт одоо байсан намын улсууд маань нүүрсний хэрэгт холбогдсон. Тэдний одоо улсууд маань намайг гутаахын тулд шүүх хурал дээр ял авч явах өдрөө хүртэл миний эсрэг одоо пост хийгээд оруулаад суужсэн. Одоо фэйсбүүк дээр нь байж байгаа. За дээр нь бас намын удирдлагын одоо нийслэлийн төвшөнд намын одоо удирдлага хоорондын хувьд бол бас зөрчил байсан. Нүүрсний хэрэгээс ахуулаа бие биенээ буруутгасан. За энийг дарахын тулд явсан мониторинг хийсэн. 40 гаруй мянган тороол хаяг бидний мониторинг хэд 40 гаруй мянган тороол хаяг хуурамч хаягнуудаас дайралтууд нь явж исэн. Тоогоо алдсан. За ингээд жигшил зэвүүцэл төрхөөр хүмүүс чинь ингээ харахаар зэрэг баах мөнгө аваад идсэн хуучин хог дээрээс угсарцсан. Очиж одоо Вьетнамаас авчраад ахтай яах вэ? Зарим нь одоо тэгж байгаа шүү дээ. Бүр Хятадаас зүгээр л оруулж ирээд хуучин улсуудчгаа оруулж ирээл ингээл одоо хийчих болдгоо. Яасан сонио улсууд вэ гэдэг. Одоо тэр бол хамгийн амархан арга зам байсан байх. Бодвол энэ хулгай хийдэг хүмүүс өөрсдөө сайн мэддэг баг. За би тэгээ хэлэх гэж байгаа юм нь энэ 377 тэрбум төгрөгийн жишээлбэл одоогийн байдлаар шүү дээ. 22 тэрбум төгрөг нь одоо энэ Солонгосын компани дээр ингээ байж шүү дээ бэлнээр. Энэ ямар цагтаагаагүй. Тэгээ юу гэж хэлж ийнэ вөхөр яг цаана 303 автобусны эдээ ингээ үйлдвэрлэгдсэн байна. 190 автобус одоо үйлдвэрлэгдсэн байна. Тэдний төлбөр хийгдээгүй байна. Тэд нар гомдол ихэмжилттэй байна гэж ярьж. Ингээ 77 тэрбум чи 22 нь байхгүй байх гэж 55 тэрбум төгрөг нь үлдчихэж байгаа байхгүй. Тэрэн дээр нь одоо энэ ган хоёг гээд одоо нөхрий чинь ингээд дөрвөн баазын бусад одоо зүйлүүдэд хувааж авсан гэж. Өнөөдөр манад сая хотын дарга саяхан хэд хоногийн өмнө хэлсэн. 13 компанид нэг баазыг одоо манайхан чи газрын 20 тэрбумаар нэг автобаза зарцсан шүү дээ. Тэр 13 компанид хувааж өгөөд өнөөдөр 7 дахь жилдээ бааза барьж дуусаагүй гэж. Тэгээ тэрнийх нь өртөг нь өнөөдөр бид барих гэх 30-40 тэрбум төгрөгөөр нэг бааз барих гээд барьж чадахгүй явж. Дөрвөн баазыг хурааж аваад ингээд энэ 77 тэрбум хөрөлт нэг авцсан гэж. Гэтэл энэ 22 тэрбум төгрөг чи өнөөдөр Солонгосын банкны дансанд байж штэ. Ямар нэгэн байдал. Ингээ одоо энд байгаа улсууч гэсэн прокурор гэсэн бас анхааралтай авахд хохирол гэж яриад байгаа. Өдөр 22 чи одоо ингээд баг зарим тохиолдолд Скватер гэдэг сайд хүн баг энэ мөнгө дотроос чи юм авчихсан юм шиг. Гэтэл энэ дотор ч байгаа улсуудаас нэг ч хүн агуулгын хэрэгт холбогдоогүй штэ. Тэгэхээр энийг жишээлбэл одоо анхааралтай авах зүйл байсан уу байсан. За мөн энэ болж байгаа асуудлууд дээр энийг улс төрчүүлэх хэрэгцээ нэг хэргийг нөгөө хэрэгээр дарах явдал болж. Хэдэн зуун тэрбум төгрөгийн асуудалд орооцолтсон улсууд, бусад хулгай хэрэгт холбогдсон улсууд, өмнө нь газрын 8 хулгайнд оролцож би надад шүүмжлүүлж явсан хүмүүс энэ дээр хамгийн их ярьж байгаа. Дээр нь хамгийн чухал юм нийтийн тээврийн хулгай, дампуурал, уйварт хутгалтаж олон жил явцгоосон хүмүүс өнөөдөр энэ одоо ногоо автобусны хэрэг гэдгийг аюу их яриа явж байгаа. Намайг ажил авахд би яагаад энэ нийтийн тээвэрт хутгалтаад орчихоо гэхээр ерөнхий сайд ажил томилоод ингээд 3 болсны дараа надад юу хийх юм бэ гэдэг асуудлыг сэтгүүлч тавьж ирсэн. Би 2 сар ажилтангүй, төсөвгүй, мөнгөгүй, цалингүй ажилласан. Ийм албан тушаал байхгүй учраас хариуцдаг хүн байх. Гэсэн хэрнээ олон нийтийн зүгээс та юу их чинь төгжрөл яаж арилгах чинь танд тодорхой бодлого байна уу? Надад тодорхой бодлого ихний үед байгаагүй. Би тийм ажилд очиж гэж бодоогүй хүсээчгүй. Нэг нь тэгээ тавьцсан учраас улс төрд бас олон жил явцсан хүний бодлого гаргасан уу? Гаргасан. 7 хоногийн дотор би ямар бодлого гаргасан бэ гэхээр нийтийн тээвэр, хот төлөвлөлт, замын сүлжээ, замын хөдөлгөөний зохион байгуулалт, соёл гэгээрэлт, хууль зүйн орчдыг сайжруулах гэсэн энэний цаана хамгийн гол тэр бодлого нь инженеринг, хяналт албадлах, соёл гэгээрэлт гэсэн ийм арга замуудаар энэ одоо төвлөрлийг харуулах ажлыг хийх юм байна гэж бодлого гаргасан. За ингээд бодлогот улсын төсөв боогдох хэрэгтэй болсон. 10 сарын 1-ээс өмнө улсын төсвийг өргөн барих гэжсэн. Ерөнхий сайд дээр төсвийн асуудал хилцсэн. Энэ наан нь бол Улаанбаатар хот бол засгийн газарт юмаа танилцуулаад явсан. Нийслэлийн иргэдийн хурал дээр яриад явсан юм билээ олон жил. Яриад яваад. За сүүлд бол намайг сайд болохоос 4 сарын өмнө засгийн газар дээр нийтийн тээврийн шинжилгээний талаар хилцсэн байдгийг. Юу хилцсэн байна уу гэхээр сумын явцад дарга мэдээлэл хийгээд тэгээ мэдээлэлээ ингээ олон нийтэд бас хэлсэн. Та бүхэн шалгах юм бол энд гарахаар байна. За засгийн газрын хуралдаанаас энэ бол 22 оны 5 сарын 18-ны өдөр засгийн газрын хуралдаан дээр яригдсан асуудал. Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрийн талаар нийслэлийн засаг дарга Улаанбаатар хотын захирал Сумын Явцар мэдээлж байгаа. Нийслэлд 1200 орчим төр хувийн хвшлийн тээврийн хэрэгсэл үйлчилгээнд явдгаа. Өнөөдрийн хуралдаанаар Улаанбаатар хотод нийт шаардлагатай ба тээврийн хэрэгслийн парк шинжилгээг 2 үе шаттайгаар хийж хэрэгжүүлэх үүрэг өглөө.
Энэ хүрээнд өнгөрөх оны удсын төсөвдөр 60 орчим автобусыг шинжилгээр суулгасан хэдий ч ковидын дараах эдийн засгийн нөхцөл байдал хүндрэл, тээвэр логистикийн гацалтаас болж хойшилсан асуудал гарсан. Өнөөдөр замын үдийн ирээний гайл дээр 70 автобус ирсэн байна. Эхнээсээ татан авалтуудыг хийж байна. Хүүхдийн 75 автобус хил дээр ирсэн байна. Богино хугацаанд 70 автобус хүүхдийн 75 автобусыг татан авч бэлтгээд үйлчлэгэнд явуулахаар бэлэн болгохоор ажиллаж байна. Улаанбаатар хотын нийтийн тээвэр стандартын түвшинд үйлчлэхэд 1432 автобус байх шаардлагатай. Улаанбаатар хотын нийтийн тээвэр стандартын түвшинд үйлчлэхэд энэ 1432 автобусыг хийж байж нийтийн тээврийн үйлчлэгийг хангана гэсэн судалгаан дээр суурилсан дүгнэлтээ би өнөөдрийн хуралдаан дээр танилцуулсан. Энэ үйл ажиллагааг 2 үе шаттай хэрэгжүүлэх үүрэг даалгаврыг ерөнхий сайд өгсөн. Энэ жил 50%-ийг нь 23-аас 24 онд 50%-ийг үе шаттай шийдэж нийтийн тээврийн асуудлыг нэг мөр зэгцлэх чиглэл өглөө. Улаанбаатар хотын хэмжээнд 2022 онд ашиглалтаас хасагдах 975 хэрэгсэл байна. 22 онд ашиглалтаас хасагдах 975 тээврийн хэрэгсэл байна. Хотын зүгээс 591 автобусыг шинжилгээд бэлдсэн. Тодорхой зээлийн их усруудыг авч 2 жилийн хугацаанд хэрэгжүүлэхээр ажлуудаа төлөвлөж хийж байна. 2 жилийн хугацаанд авсан 40 орчим сая долларын зээлийг өөрийн ашиглалтаар төлж дуусгахаар санхүүгийн схемээ гаргасан. 22 онд 591, 23 онд 299, 24 онд 86 гээд нийт 975 тээврийн хэрэгслийг шинжлэх зайлшгүй шаардлагатай байгаа юм а. Үүнийг 2 үе шаттай хуваагаад 591 автобусыг 8 сарын 20-ны дотор татан авах үүрэг даалгаврыг хариуцсан удирдлагууд өгсөн гэж одоо Сумын дарга энэ засгийн газрын хуралдаан дээр намайг сайд болохоос одоо 4 сар орчмын өмнө өгсөн байж. За энэ юу хэлж ийн нөхөр би юу хэлэх гээд байна нөхөр намайг сайдуулаад ороод ирсэн чинь 224 одоо улаан автобус гэж яригадаад байгаа автобусыг шийдсэн мөртлөө мөнгө шийдэж чадахгүйсэн. Тагнуулаас нэг авсан бичиг байсан тухайар ярьдаг. Сангийн яам тэр тагнуулаас авсан бичиг дээр эргэлздэг. Бас мөнгө өгдөггүй ийм байсан. Байдал бол ийм хүнд байна гэдээ яригдсаар угаад сүултээ бол сангийн яам нэгэн шийдсэн асуудал гээд мөнгийг гаргаж өгч 224 автобусны асуудал шийдэгдсэн байдгийг. За би бол юу хийсэн бэ нөхөр өгөхөр энэ ганц нийтийн тээврийн асуудалтай би зууралдаад байсан хүн биш шүү дээ. Олон асуудлууд одоо энэ замын цагдаагаас ахуулаад олимпийн гудамж зайсан буруу эргүүлэхээс ахуулаад энэ нөхөн гарц гүүр мөр зам сургууль цэцэрлэг гэж бүх юмтай ч хутгалдаад явахгүй юу? Олон хүнд гэтээ дандаа хутгалдаж орохдоо цайд дээр туслах маягаар ажиллаж байсан. Бүр инээдтэй юм болсон шүү дээ. Бид дэд сайдны юм шиг 5-10 сайд дээр өмнөөс ажил хийж координац байх. Хоорондоо уулзахгүй, цуглдгүй, хуралд уулздгүй, нэг байранд байгаа хоёр уулздгүй. Тэгээ энийг одоо зэгцлэх ажил хийж байгаа. За ингээд ерөнхий сайд дээр уулзалт болоод ярьж явах үед би ингээд бодлогоо танилцуулсан чинь ерөөсө 420 тэрбум төгрөг дээр юм одоо хил ам гараад байна. Ерөөсө энэ жил эх жил 2-3 юм дээр л мөнгөө тавья. Одоо ер нь тоймтой юм руу орё. Тэгэхгүй бол ингээд хүмүүс одоо төгжил бууруулсан нэрээр мөнгө идээд байна гэдэг байгаа учраас ингээд тодорхой юм руу оруулъя гэдэг. За тэгээ миний танилцуулгыг сонсч байсан чинь нийтийн тээвэрч болохоо байсан юм байна гэж би хэлсэн. Одоо ингээд бүр нийтээрээ ингээд 7-800-аар ойрын 2 жилд ингээд зогсохоор 10 жилийнхаа хугацааг эдгээр одоо хууль бусаар сунгаад 12 жил болгоцсон юм байлээ. Одоо 12 жил нь гүйцэтгэсэн. Ингээ Улаанбаатар хотын ядж байхад яг энэ Сумын язар дарга Сүхбаатарын үед ингээд 7-800-аар ингээ ашиглалтаас дэг дурхахаа болчихж байгаа байхгүй. Эхнээсээ тэр манай улсууд хилээд шатаад байсан гэдэг чинь эхний л нэг жишээ. Яг үүндээ нийтийн тээвэр бол сүүлийн байдалтай маш их татаас авдаг. Тэгээ бүр тэрэндээ тоглоод сураад одоо өөрсдөө ингээд муу байх нь баг ашигтай болцсон тийм хэдэн компанитай. Тэгээ ийм байсан. Тэгээ ийм тохиолдолд ингээд танилцуулсан чинь ерөнхий сайд тэгвэл тэр 420-аа ерөөсөө нийтийн тээврийг энэ жил ирэх жил шийдчихье гэсэн байхгүй. Тэгвэл тэгээ болж штэ дарга. Тэгвэл одоо хотын төсвүүдээр мөнгөний тавьж өгөх гэсэн судалгаа тооцоо юу вэ гэсэн. Тэгээ саяны би хэлдгээр энэ Сумын язар дарга 22 оны 5 сарын 18-нд 975 тэн автобус 1432 автобус хэрэгтэй төр хувийн түншлэлээр шийдэн 1100-ийн одоо засаг төр шийдэн 300-ийн хувийн шийдгээд ингээд тоогоо гаргацсан байхгүй юу. За ингээд ийм гаргацсны хилээд өөртөө 224 автобусаа авцсан ингээд байж хад нийслэлийн төсвөөр эн чинь тавих төстэй болж байгаа байхгүй. Ингээд мөнгөө тавиулахаар болоо ерөнхий сайд дэмжиж ингээд сууж исэн чинь одоо би бодит үннийг бас ингээд зарим хүнд хэлэх ёстой. Над дээр тавих саналыг эдийн засгийн хөгжлийн сайд Хүрлбаатар гаргадаг байхгүй. Гэхдээ ерөөсөө наадах чи Улаанбаатар хотод тавиад одоо бас хэцүү. Сүхбаатар сайд нэгд ингээд сайд гараад ирсэн юм чинь бодлого нь гаргаа явж байгаа юм чи ингээд Сүхбаатар сайд дээр тавьчихъя гэсэн. За би үгүй гэсэн. Би мөнгө цаастаа орооцолдохгүй. Энэ бол хэрэгтэй ажил бол одоо өмнөх 224 автобус яалаа. Би ийм асуудалтай насаараа оролцоогүй байхгүй. Миний ганц удаа оролцсон юм 2006-аас 8 он төрийн ордны цогцлборын ажлыг хусан нөхдөд аваад энэ эзэн Чингис хааны цогцлборын ажлыг удирдах босгосон байдаг. Энийг хүмүүс бол мэдэхгүй.
Яг гоо тэр өөр хүмүүс өөр дээр гавьяа тавиа явдаг. Би барилга захиалагчийн товчооны дарга байсан. Тэндээс миний авсан сургамж юу юм бэ гэхээр зэрэг хяналт шалгалт гүйцэтгэл зохион байгуулалт хийнэ гэдэг бол миний ажил бол биш юм бил. Би тэнд бол хамаг одоо залуу насныхаа ирж хүчийг тэнд зарцуулсан учраас дахиж ийм хөрөнгө мөнгөтэй утгалтна гэдэг бол Монголын нөхцөлд бол хэрэгт ороход хамгийн амархан ажил гэдгийг бол мэдэж авсан байхгүй. Тэгээд энд орохгүй гэсэн чинь хажуунаас сангийн сайд Сүхбаатар сайд өгөх нь зөвөө. Улаанбаатар хот бол хариуцлагагүй. Энэ мөнгийг өгч болохгүй гэсэн. За би тэрийг хүлээж авахгүй гэж ерөнхий сайд хэлсэн. Ерөнхий сайд тэгээ яах юм бэ гэсэн. Би бол хариуцахгүй гэсэн. Наад мөнгө гэж тавиулахгүй. Би тэр мөнгө цаастаж утгалддаг юм бишээ гэсэн. За хажуугаар нь манай бас нэг сайд хэлсэн. Автобусчгүй мөнгөчгүй болох гэдэг шүү дээ. Та Сүхбаатар сайдаа та өөр дээрээ авчихал та гэсэн. Дараа нь Хүрлбаатар сайд надад юу гэж хэлсэн бэ? Амжилт хэлсэн юм. Гэхдээ тань дээр тавьж энэ мөнгийг тавихгүй бол Улаанбаатар хот дээр тавьчих юм бол улсын их хурл дээр төсвийн байнгын орон дээр намын бүлэг дээр эдгээр хуваагаад авчнаа. Наад 300 тэрбум төгрөгийг чинь тойргуудтай хуваагаад авчнаа. Та чи мэдэн штэ. Тэгэд над дээр тавьчвал яах юм гэсэн чинь надад их сайхан юм хэлсэлтэй. Гэхдээ чам дээр тавьчвал хинч наад мөнгөийг чинь их хурлын гишүүдээс авахгүй. Одоо булаацалтахгүй гэж. Ингээд би бол зөвшөөрөөчгүй ингээд өнгөрсөн. Дараа нь юу болсон бэ гэсэн улсын төсөв засгийн газрын хуралдаанд орж ирэхдээ над дээр тавьснаар орж ирсэн байхгүй юу? Би энийг юу хэлэх гээд нөхөр бас прокурор гэсэн ялалж байгаа хүмүүс. Би Монголын төрд орж ирчээд энд өнөөдөр дормжлол амсчаа явж байгаа юм байхгүй юу? Өөрөө шудраг байх тухай олон ярьж тэр байтугай Монголын хамгийн том тэр хулгай хийдэг нам дотрооч байсан хүмүүстэй үзэлцэж олон жилийн амьдралыг золиослж өнөөдөр энд орж ирэнгүүтээ намайг олон нийтэд яллуулах ажлыг юу гэж хийсэн бэ гэхээр зэрэг хөдөлшгүй баримттай хулгай хийгээд завшчихсан. Өөрхий Сүхбаатар нь олон жил хоосон шахуу явж байгаад ганц мөнгөний бараа хараад баг ингээ хулгай хийсэн юм шиг ийм байдлаар хүн гутааж байгаа байхгүй юу. Тэгээд яах вэ? Би зүгээр Монголынхоо нөхцөл байдлыг мэднэ. Хинд гомдох вэ? Гэтэ ерөн зүгээр би Монголын төрийн энэ төрд ажиллахдаа олон юм дээр ажилласан. Би түрүүлж шүүхийн тухай хуулиар би шүүхийн дотоод ардчлалыг хангах ерөнхий шүүгчээ сонгох эрхийг нөгсөн. Одоо хоорондоо муудалцж байгаа ч гэсэн. Сонгуулийн явгаар би автомат машиныг нэвтрүүлээд оромжлуул амцаад хар машины эзэнгээ цоллуулад явчихсан. Гэхдээ зөвдсөн. Улаанбаатар хотын хуулийг сая 27 жилийн дараа шинжилсэн учраас Нямбатар сайд 50 60 хуульд өөрчлөлтөөрүүлээд өнөөдөр Улаанбаатар хот юмаа шийтгэхтэйгээ болоо явж хэдийгээр хүний нөөц нь муу байгаа ч гэсэн өнөөдөр л хүчин чадал нь бий болж байгаа. Энд хүчин зүт гэсэн. Тэр сонирхсан зөрчлийн хуулийг хийц өнөөдөр өөрийнхөө хийсэн өөрийнхөө санаачилж тэмүүчэнтэй хийсэн хуулиар өнөөдөр намайг улсын их хурлын гишүүнээр буруутгаад яллаа тангаргаасаа ятсан гэд ингээд цоллоод явж байгаа байхгүй. Тэр энэ юу хэлж байгаа гэхээр энэ 318 тэрбум төгрөгийг чи хүртэл би өөрөө аваагүй бодлогын гаргаж өгсөн юм байхгүй юу. Тэгээ энэ дээр сайд хийгээд ингэчээр нэгэнд над дээр оноогоод өгөхөөр би одоо тэр мөнгө чи яах юм. Тэгээ аваад өрөнгүүд төсвийн тухай хууль заасны дагуу төсвийн ерөнхийлөгчийн загш эрхээ шилжүүлж болт. Тэгэхээр би шийдвэрээ гаргаад 22 оны 19-нд тушаалаа гаргаад яг төсвийн тухай хууль заасны дагуу нийслэлийн засгийн дарга шилжүүллээ. За шилжүүлэхдээ бас бодсоо хулгайлаа өвөр найдсан байлээ. За миний үед ядаж Сүхбаатараа чи энэ хулгайлаа өвөртэй юмд нь оролцохгүй дээрээсээ эхэлдэг гэж хүмүүс ярьдаг тийм ээ. Сайд гишүүд одоо хулгай хийдэг авдаг барьдаг. За би хариуцж байгаа юм чинь нэг удаа ийм асуудал орохгүйгээр би төгжрөл дээр буруутан болж одоо ингээд нэр бас одоо сайн нэрээ 20 жил би нандинж явсан сайн нэрээ төгжрөл дээр гутаагдаж хэдхэнд одоо 2 3 7 хоногийн тэр гутаалгасан. За яг хөө дүүрч хин нэггүй шатаах хэвээр тэгээд энэ харгахууд нэг нь гэрэл гаргах хэвээр олон жил хуульч мүүлчгээд сайн нэр зүүцсэн чи нэг удаа энэ олон төмнийхээ өмнөөс нэг удаа шатаад галыг үрчих гэж одоо өөрийгөө зоригжуулсан. Тэгээ сая тэр мөнгөний ч гэсэн нийтийн тээврийн шинжилж өгöd оруулчихъя гэд ингээд энийг аваад ингээд шилжүүлэхдээ юу гэж бичсэн бэ гэхээр хотын даргад зах зээлийн боломжит үүний бүхий 650-аас доошгүй дизель автобус 150-аас доошгүй цахилгаан автобус гэж. За анх тооцоо маань төсөв дээр хийхэд яаж хийгдсэн бэ гэхээр нөгөө нийтийн тээврийн газраас олон янзын судалгаач байсан нийслэлдэрч байсан. Тэгээд үнийн судалгаанууд ч байсан. Тэн дээр юу харж ирсэн бэхээр ер нь өндөр чанартай сайхан автобус авъя. Ихэвчлэн цахилгаан автобус авъя гэдэг ийм тооцоон дээр хийгдсэн баг. Ер нь 500 гаруй автобус авна гэд энэ хотын дарга хэлцсэний баримжаалаад бид 500 гаруй автобус л гэж бодож байсан. Гэтэл төсөв батлагсны дараа яасан бэхээр би ерөнхийлөгчийн зарчгийн хувьд асуудлуудыг аваад үзсэн чинь 200-аас дээш цахилгаан автобус авах юм бол цэрэглэгч станц байхгүй. Гараж автобусны гараж байхгүй. Хас 35-д одоо өмнөх нь хөлдөөд исэн юм бил яв. Ингээд улсын үнэтэй цахилгаан автобусууд ч юм бол одооны ердийн автобусуудаас 2-оос 3 дахин үнэтэй байхгүй автобус. Тэгээ ингээд улсын үнэтэй автобусуудыг ингээд хөлдөөдсөн ажиллах боломжгүй болгоцсон байх вэгээд баазуудаа харсан манай төрийн баазууд дотроос шаардлага хангах бааз байх. Хувийн хвшлийн 17-8 компаниуд дотроос айлуудын бараг
хашаанд ингээд хэдэн 10 20 автобусаа байлгадаг ийм нөхцөл байдал байсан байхгүй. Тэгэхээр ингээд энэ болгоныг бодоод ингээд яасан бэ гэхээр харин эсрэгээр хулгай хийх гэжсэн бол өөр хийх гэжсэн бол ямар юм хийх байсан гэхээр энэ нөхдүүдийн хийдэг ажил нь бол би одоо судалгаа хийж үзэж энэ Монголын олон юмыг бас ойлгодог гэж утсан. Сая ойлгосон юм. Өрсөлдөгч 2 3 компанид л хуваагаал өгчтэй юм билээ шүү. 2 3 компанид хуваагаал өгчдөг. Тэгээ хэл ам хэрүүл уруул гардггүй. Ингээл ингэдэг юм байлээ. А дээр нь шахаа ихийн тулд өндөр үнэтэй шахдаг. Гэтэл эн чинь 500-аас 600 автобус авна гэж би тооцоолж ирснийг 800 болгож өөрөө төсвийн эрхлэл зарчиг шийдсэн байхгүй. 200-аас дээш цахилгаан автобус авчий гэсэн чинь эрчим хүчний яам манай нөхдүүдийн тооцоололоор бидний хийх эрчим хүчний чадал байх. Дээр нь цахилгааны эрчим хүчний хязгаарлалт хийдэг учраас автобусууд маань олноор зогсох байдал үүсэх байсан учраас 10-аас доошгүй хувийн цахилгаан автобус байх ёстой гэдэг зарчмаа бариад 150-аас доошгүй цахилгаан автобус авъя гэдээ ингэ хийсэн байхгүй. За би энэ тоон дээр энэ тоо бодоод энэ хэд одоо мөнгө авцсан байж магадгүйгээд манай сонгуулийн өмнө зарим улс төрийн нам яриад байгаа. Юу ярьсан бэ гэсэн чинь бид нар хулгай илрүүллээ, үйлдэл дээр нь илрүүллээ. Бараг мөрдөн байцаг дээрх шиг ажиллаад ингээ Монголын түүхэнд анх удаа том хулгайг намаараа улс төрчөөр илрүүлчлээ гэж яриад байсан хүмүүс яриад байгаа. Тэгээ тэн дээр юу болсон бэ гэхээр зэрэг одоо ингээ тооцоо өгөхөд ингэж байгаа. Сая Нямбатар дарга 600 автобус оруулж ирсэн. Энэ 600 автобус оруулж ирснийг зарим хүн бол мэдэхгүй байх шиг байна. Шинээр мөнгө тавьсан гэж. Эн чинь нөгөө миний одоо нөгөө батлаж миний нэр дээр өгсөн үлдэгдэл мөнгөөр 600 автобус авч байгаа байхгүй юу? 600 автобус. За тэгээд хажуугаар нь 55 цахилгаан автобус авцсан хэвээ явж байгаа. Энэ 55 цахилгаан автобусыг чи 20 өнөөдөр Дархан хотод явж Дархан хотын нийтийн дэвс хэрэгцсэн байна. За энэ бодлогыг бол сангийн сайд ерөнхий сайд бид нар гаргасан. Ягаад гэвэл Дарханд тэр тухайн жилд аймагуд дотроос хамгийн их 3000 гаруй шилжин сууршигчид суусан засгийн газрын бодлогыг амжилттай дэмжсэн учраас бид нар Дархан хотын нийтийн дэврийг жишг болгож ингэж 20 шийдсэн. 50 бас дунд оврын автобус авсан. Ягаад 50 дунд оврын автобус гэж тооцоолсон гэхээр Улаанбаатар хотын хэмжээнд 58 дунд оврын автобус явах судалгаа байсан. Тэр нь юу юм бэ гэхээр гэр хорооллуудын өгсдөг хэсгүүд дээр энэ том автобусууд өсөж чаддгүй, явж чаддгүй. Улаанбаатарын хэрэгцээг хангахад ер нь 51 дунд оврын автобус байх юм бол гэр хорооллын хэсгүүдийг хангана гэсэн тооцоон дээр. За ингээд энийг хийсэн. Хүмүүс бол бодохдоо ингээд бүх төсөл нь бүтлгүүцсэн гэж бодоод байгаа. 105 өнөөдөр автобус нь өнөөдөр үйлчилгээнд явж байна. Одоо отхон жаргал дарга энийг өөрөө мэдчихэе. За 600 автобус нь нөгөө миний олж ирсэн, миний нүрээр олж ирсэн, намайг шатааж иж олж ирсэн тэр мөнгөөр өнөөдөр Улаанбаатар хот ингээд хийж байгаа. Монголын түүхэнд 400 автобусыг л 2009 онд шинжилсэн байдгийг. 2009 онд. Гэтэл өнөөдөр одоо ногоон автобусны хэрэг гэдэг дуйлаанаас болж Монголын төрийн хамгийн том хийгдсэн 800 автобус шийдэж чадсан амжилтыг хэн ч ярихгүй байгаа. Тэгээ хэдэн автобус биш. 224 автобусан дээр тагнуулын бичиг авлаа. Энд чи эндээ хамаатай үндэсний аюулгүй байдал хамаатай гэж яхад 800 автобус авах гэж байгаа дээр нь болохоор хамаарахгүй гэж зарим хүн түрүүнд тайлбарлаад байгаа шиг байна. Тэгэхээр эн чинь ийм олон зуугаар автобус шинжлэх шаардлага дахиж Монголын түүхэнд би гарахгүй байгаасаа гэж бодож байгаа. Гарахгүй шүү дээ. Энд чинь анх удаа сая цикл өв тэгж таарахгүй юу та. Одоо бол шаардлагагүй болсон байхгүй. Өмнөх дарга нарын өмнөх ажил хариуцсан нөхдүүдийн ажиллаа хийгээгүй олон жилийн хулгай ловер хийгээд ажиллаа хийж чадахгүй хулчганаад тэр асуудал руу орохгүй байсан асуудал дээр би орж ирж асуудлын өөрийнхөө нүрээр мөнгөө тавиулж их хурл дээр тэрийг эвдүүлэхгүй байж тэр мөнгийг авч гарчаад тэр ашиг тэр сайн сайхныг олон зуун мянган өнөөдөр идлээ явж байгаа байхгүй. А энд би харин яллагдаад хууль бусаар хэлсээр яллагдаа сууж. Гэтэ би гомдлохгүй гонгохгүй гэдэг зарчмыг олон жил баримталж ирсэн учраас яг шүүхийн энэ мөчөд би энийг зөрөөд онцолж хэлж байгаа. Гэхдээ үнэхээр бухимдал гэдэг бол байгаа. Мэдээж яг над шиг хүмүүс биш олон хүмүүс яллагдаж шүүгдэж яваа. Энд байгаа би харин нөхдүүдтэй баярлж байгаа юм нь бол одоо хагуулын эрэхт холбогдоогүйдтэй баяртай байна. За миний хувьд ч гэсэнтэй улс төрчийн хувьд бол бас бүрэн шалгуулад өгчлаа. За өнөөдөр бол намайг ялж байгаа юм юу юм бэ гэдэг дээр би бас хэлье гэж бодож байна. За намайг одоо нөхөрсөх дотор бол нийслэлийн нийтийн тээврийн газар Жавхлан Баатар шаардлага ангаагүй 20 ширхэг автобусыг байгаа байдлаар нь хүлээж ав. Дараагийн автобусны санхүүжилтийг зогсоож болохгүй. Ямар нэгэн байдлаар автобустай холбоотой асуудлыг гацааж удааж болохгүй гэсэн хууль бус үүрэг чиглэл өгч Жавхлан Баатараас дээрх хууль бус үүрэг чиглэлийн дагуу одоо ажлын хэсгийн гишүүдэд хууль бус үүрэг чиглэл өгч нөлөөлсөний улмаас Тэнэогоо хувьцаат компани давуу байдал бий болгосон гэмтрэгт хатгагчаар хамтран оролцсон хэмээн буруутгаж эрүүгийн хуулийн тухай хуулийн 22-ийн 1-3 заасан гэмтрэгт холбогдуулан яллах дүгнэлт үлдсэн байна. Би энийг бол хүлээмжшөөрөхгүй. Мэдээж бүхэл хүн өөрийгөө өмгөөлөх хамгаалах. Ийм л одоо амьдралынх нь гол зорилго бол насан туршдаа тийм байдгийн гэсэн. Би түрүү хэлсэн. Үнэхээр энийг бол ялж байгаа юм бол надад бол том доромжлол байсан. Яг одоо би
Би энэ төрд ажиллахдаа маш олон ажлуудыг хийсэн. Би ихтэй тэгж хийсэн гэж өөр дөрөө нэр цоллож өртөөрч байгаа. Зүгээр миний дуртай зохиол Мастер Маргарита зохиол Булгаков хэлсэн үг байдаг. Сайн ажилласны гол шагнал бол ер нь доромжлол байдаг шүү дээ гэж Орсын алдартай хүний хэлсэн үг байдаг. Би тэгээ тэрийг бол боддгийг. Эцээцэд магтуулдгүй маа гэхэд доромжлуулахгүй юу гэж бодсон. Харин эсэргээрээ ажил руу гүйж орсноор ажил өнөөдөр хийхгүй чимээгүй байсан бол яах ч вэ? Тэгээд түлхэгдэж энэ хүнд хүчээр ажил албыг хариуцаад энийг сэтгэлээрээ хийх гээд явсан. Өнөөдөр яг ийм хатгагч гэж. Би одоо энэ дотор хэлэх гэж байгаа юм нэг үчилж хэлье гэж. Би өөрийгөө одоо энэ түгжирлийн буруут ингээд цоллуулсныгаа яг үннийг хэлэхэд жирийн эргэн үнүүд хэлье. Би түгжирлийн буруутнаасаа ядаж салахын тулд нэг Монголд гавьяа байгуулъя гэж бодохгүй да. Тэр гавьяа нь хүмүүсийн орж чадахгүй байгаа нийтийн тээврийн салбар энэ олон ажлууд гэдэг энэ хүн гарцгээд олон ажил байгаа шүү дээ. Энэ юм дээр ядаж нэг гавьяа байгуулад энэ өвөл нэг 7-800-аар шинчиж 100% шинчилчих. Монголын түүхэнд хин ч ийм зорилт тавьж чадаагүй. Би энийг хийчих. Би хийхдээ энэ улсуудад энэ ажиллаж байгаа улсуудад би хулгайлаа өөрөөр надад төдөө өвгөөрөө ингээрээ тэгээрээ гэхгүй нэг ийм улс төрийн албан тушаалтан байж эх оронч байна гэдэг бол ийм бай. Тэгээ энэ өвөл би нарт томд харуулад тэгээ би нэг сонгуул болох гэж байна. Гэт мөнгө хизээш миний нэгдүгürt байгаагүй байхгүй юу? Сайн нэр бол миний амьдралын хамгийн чухал зүйл байсан. Өнөөдөр харамсалтай энэ сайн нэрээ одоо алга болж мэдээж олон хүнд бас гутагдж явж яг дэмжиж байгаа хүмүүс цөөнгө үлдсэн ч гэсэн би одоо яг нэг бодлын эрхчлөөтэй болж байна. Хүн нэрэнд бас сайн нэрэндээ уягдаж их удаан юм хэлж чаддгүй явдаг байсан билээ. Одоо бол одоо юу ч байсан гэсэн одоо энэ хэний ч өдөөсөн би улам чөлөөтэй ярина гэж бодож байгаа. За энэ дээр ингээд сая Жавхланбаатар бол биний өмнө бол мэдүүлэг өгсөн. Ердөө товч хэлсэн үгүүдийг би яг наривчилж дараа ярилцах баг. Би доошогоо хууль бус үүрэг даалгавар өгөөг өглөө штэ. Прокурорудаа шүүгч анхааралтай авсан баг. Тэгээ тэрийг баримтаар хэлж байна. Тэн дотор юу хэрэгжих хөр анх энэ ажлын хэсгийн гишүүч 8 сарын 14-нд хүлээж авсан гэхэд тэнд евро 2.5 байна уу гэж хинч мэдээгүй л байсан бил. Одоо цаашаа энэ улсууд ярихаар мэдчихсэн юм уу юм ярих бах. Мэдээгүй гэтэл мэдээгүй байж хахад би яаж мэдэх үү гэдэг асуудал гарч байгаа. Сүүлд ингээд сонсоход тэр мөхцөл гэлөө 8 сарын 19-нд бид нар мэдсэн юм шиг юм ярьж байна. Гэтэл энд Жавхланбаатарын мэдүүлгүүдийг би одоо хэлж өгье. Намайг буруутгах байгаа юм дэр. Ер нь бол нотлох баримтчийн эргэлзээг арилгахтал чиглэдэг шүү дээ. Нотлох баримтууд нь одоо ингээд үзэхээр мэдүүлгүүд нэг зөрүүтэй. За Жавхланбаатар нэг 4-5 мэдүүлэг өгсөн байдгийг. За энэ эхний мэдүүлэг бол ялдагчийн эрх үүргийг танилцуулсан мэдүүлэг байдаг. За хоёрдугаар мэдүүлэгтээ бол 2023 оны 10 сарын 19-ний өдөр өгсөн байгаа. Мөрдөгч ингэж асууж байгаа. Ажлын хэсгийн гишүүдэд автобусыг хүлээн авах талаар үүрэг чиглэл өгсөн үү гэж. Түрүү нэг прокурорууд хүчс тулгаж асууж болохгүй гэдэг. Одоо энэ асуултуудыг мөрдөгчийн асуултуудыг би шүүгчийг анхааралтай авахыг хүсэж байгаа. Прокурор ч гэсэн надаас юм асуувал тэрийг бас анхаарна үз. Мөрдөгчд юу гэж одоо асууж байгааг би асуултуудыг зориуд хэлж байгаа шүү. Намайг буруутгах байгаа учраас. За ингээ үүрэг чиглэл өгснөөхөр Жавхланбаатар ингэдэг. 2023 оны 8 сарын 14-ний өдөр ажлын хэсэг албан ёсоор хуралдсан хэсэг талаар би мэдэхгүй. Гэхдээ хурлаа зохион байгуулах автобус хүлээж авах ажлаа яаралтай зохион байгуулах чиглэлийг одоо би мөнх болдод өгч байсан. Мөнх болдод өгч байсан. Надад ч гэсэн муу ялгаагүй аль эрт 6 дугаар сард цахилгаан автобус ирэх үед Скватер сайдын зүгээс намайг ажлаа төргөвчл автобусыг яаралтай хүлээж авах үйлчлэгэнд гарах гэдэг шаардлагуудыг байнга тавьж цаг хугацааны шахаж байсан. Мөрдөгч болохоор ажлын хэсгийн дарга гишүүд Жавхланбаатар таны өгсөн үүрэг чиглэлийн дагуу автобус хүлээн авсан талаар ярьсан гэсэн. Тэгэхээр Жавхланбаатар гэж ажлын хэсгийн дарга мөнх бол надад танилцуулсан. Гэхдээ ийм 8 төрлийн шаардлага хангаагүй талаар танилцуулаагүй. 3 зүйлийг нь танилцуулсан. Нэгдүгээр дэдвлүү холболт хийгдээгүй. Гэхдээ төхөөрөмжүүд нь бүгд байрлуулсан байна. Хоёрт хөгжлийн бэрхшээлтэй эргэж зориулсан шат байхгүй байна. За 3 дугаарт дээд самбар байхгүй байна гэж. Тэгээд дутуу зүйлүүдийг гүйцээ. Шаардлага хангуулах талаар үүрэг чиглэлийг нийлүүлэгч компанид бичгээр өгсөн гэж хэлсэн гэж. За евро 5 байх ёстой байхад евро 2 хөдөлгүүртэй байгаа гэх асуудлыг ажлын хэсгийн гишүүдээс хэн ч надад хэлээгүй. Угаасаа хөдөлгүүрийг гаднаас нь хараад хэлэх боломжгүй байсан байхаа гэж байгаа. Тэгэхээр мөрдөгч ингэж байгаа. Мөнх бол нийслэлээс шахаад байна. Наад автобусаа хурдан хүлээж авах гэж зүйл хэлсэн. Нийслэлээс хэн Жавхланбаатарыг шахаж яаруулж байсан талаар би мэдэхгүй байна гэж мэдүүлсэн. Та дээрх байдлаар үүрэг чиглэл өгсөн үү? Таны дээд албан тушаалтнаас үүрэг чиглэл авч байсан уу гэж.
дээд албан тушаалтнаас үүрэг чиглэл авч байсан уу гэж. Тэгэхээр н Жавхланбаатар ингэж Скватер сайд юу гэдэг байсан бэ гэхээр 9 сарын 1-ний өдөр болох гээд байна. Цаг хугацааны жахуу байна. Дараагийн 100 автобус хурдан ирэх ёстой. Комиссийн гишүүд ээлжийн амралт долгож болохгүй. Автобус орж ирэх үед яаралтай хүлээж авч үйлчлэгээ нь гаргах ёстой гэж хэлдэг байсан. Би бол Скватер сайд дээрх 20 автобус нь 3 төрлийн шаардлага хангахгүй байсан талаар хэлээгүй. Скватер сайд бол техникийн үзүүлэлт заасан шаардлага хангасан эсэхийг мэдээгүй гэж. За Скватер сайд намайг цаг хугацааны үед ажлаа эрчимжүүлэх талаар л байнга шахаж байсан. Мөрдөгч гэж байгаа. Та ямар учраас өөрийн бид гэмтэл учруулсан бэ гэдэг ингэхэд ер нь Сумын озар дараа Скватер сайд нар албан тушаалаас огцорч байгаа мэдээ үзэж тэр үед би тэр мэдээг сонсоод маш их цочордож миний ажлын хариуцлагагүй байдлаас болж энэ хоёр хүн хариуцлага хүлээж байна гэж бодсон. Их л юм бодогддог юм байна лээ гэж. За ингээд сэтгэл санаа зочирдоод ингэсэн. За 3 дахь удаагийн мэдүүлэг бол 2023 оны 10 сарын 25-нд болж байгаа. 2 хоногийн дараа. Мөрдөгч ингэж байгаа. Автобус хүлээж авах нийлүүлэгчийг сонгож шалгуулах ажилтай холбоотойгоор таны дээд албан тушаалтнаас ямар нэг хууль бус нөлөөлөл үзүүлж байсан. Дахиад нөгөө дээд албан тушаалтнаас хууль бус нөлөөлөл үзүүлж байсан нүгэд ингээ асууж. Тэгэхээр н Жавхланбаатар автобус нь бүрэн бус байсан учраас хүлээж авсны дараа ашиглагч байгууллагад хүлээлгэж өгөөгүй. Тэр үед ч гэсэн Скватер сайд надад хандаж автобусыг яагаад одоо хүртэл үйлчлэгэнд гаргахгүй байгаа юм бэ гэж асууж байсан. Би чи нөгөө хэвийн нөгөө бүх юм нь окей болцсон гэж байгаа учраас яагаад л үйлчлэгэнд гаргахгүй байсан юм бэ гэж асуугаад байгаа байхгүй. Тэр үед би техник үзүүлэлт заасан шаардлага бүрэн хангаагүй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний шат байхгүй. Урсдаг лээд дэлгэц байхгүй. Мотортой холбоотой асуудал зэргийг Скватер сайд хэлж танилцуулж байсан гэж байгаа. Гэхдээ моторын тухайд үйлдвэрээс нь инженер техникийн ажилчид ирсэн эд бүлүүд хөрөмжийг холбож өгнө гэдгийг хэлсэн гэж ингэж хэлж. Мөрдөгч та Скватер сайдад танилцуулахдаа эхний 20 автобус Евро 2 хөтөлбөртэй байсныг хэлсэн үү гэж. Тэгэхээр н Жавхланбаатар Евро 2 гэдгийг би өөрөө мэдээгүй. Би зөвхөн эд бүлийн утааны эсрэг хөрөмж цөөрлөлөөгүй юм байна гэсэн ойлголттой байсан. Өөрийнхөө ойлголтыг хүрээнд л сайдад танилцуулсан гэж. За ингээд үндсэндээ бол ингээд мэдүүлгүүдээрээ бол намайг ингээд мэдээгүй. Яг энэ буруутгаад байгаа тэр 20 автобус Евро 2.5 гэдэг ч юм уу ийм талаар бол над дээр үнэн зөв ерөнхийдөө мэдүүлсэн байгаа. Яг ганц нэг юм илүү энд хэлсэн байна лээ. Гэхдээ үнэн зөв мэдүүлсэн. Гэтэл 4-ний өдөр дахиад 2 хоногийн дараа л асуугаад байгаа. 23 оны 10 сарын 27-нд мөрдөгч та өмнө нь ялдагдчих мэдүүлэг өгөхдөө Скватер сайд надад хандаж автобусыг яагаад одоо хүртэл үйлчлэгэнд гаргахгүй байгаа юм бэ гэж асууж байсан. Тэр үед би техник үзүүлэлт заасан шаардлага бүрэн хангаагүй. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний шат байхгүй, урсдаг лээд дэлгэц байхгүй, мотортой холбоотой асуудал зэргийг Скватер сайдад хэлж танилцуулж байсан гэж мэдүүлсэн. Өөрөөр хэлбэл 2023 оны 8 сарын 24-ний өдөр хүлээж авсан их багтаамжийн дизель хөтөлбөртэй 20 ширхэг автобусыг техник үзүүлэлт заасан шаардлага бүрэн хангаагүй болохыг Скватер сайд мэдэж байсан уу гэж байгаа. Тэгээд дахиад нөгөө мөрдөгч маань дээд албан тушаалтан гэж 2 удаа ярьжсэн нөө. Дахиад бүрэн хангаагүй болохыг Скватер сайд мэдэж байсан үгээд тулгаж байгаа. Тэгвэл мэдэж байсан бол техник үзүүлэлт заасан шаардлагыг хангаагүй боловч автобус хүлээн авахч ашиглагч байгууллагад өгөх талаар үүрэг даалгавар өгч байсан үг гэж. Шууд. Тэгэхээр дээрх мэдүүлэгтэй холбоотой асуудлын талаар тодорхой дэлгэрэнгүй ярина үг гэж. Гэхдээ өмнө нь тодорхой дэлгэрэнгүй ярина үг явахгүй хөдөлж асууж яснаа одоо яг эцэст нь тулгаж байгаа. Тэнгүүд нь Жавхланбаатар за энэ 2023 оны 8 сарын 14-ний өдөр орж ирсэн их багтаамжийн 20 ширхэг автобусныг хүлээж авсан асуудлыг тухайд дараах үйл явдал болсон юм аа. Гэт одоо арай өөрчлөгдөж ярьж. Төгжрлийн асуудал хариуцсан сайд Скватер сайдын зүгээс 2020 оны 7 дугаар сарын сүүл үеэс би нэг анхаарал 7 дугаар сарын сүүл үеэс эхлэн надтай уулзах болон утсаар ярих хэлбэрээр харьцахдаа надад хандаж нийслэл хотод нийтийн тээврийн парк шинжилт хийгдэж байгаа ажлын хүрээнд нийслэл хотод нийтийн тээврийн парк шинжилт хийгдэж байгаа хүрээнд 2023 оны 8 сарын 24-25-ны хооронд Скватерийн талбай дээр зохион байгуул нээлттэй зохион байгуулнаа. Уг нээлттэй арга хэмжээнд зориулж 20 ширхэг автобусыг төрүүлээд авч ирэхээр боллоо гэж хэлж байсан. Энд чинь одоо би надаас мэдээлэл авч тагчиж Жавхланбаатар. Одоо би сайд байж байгаа хүн нөгөө өөрөө хүлээж аваад 5 сар 6 сар процессуудыг нийслэлийн засаг дарга бусад албан тушаалтанд танилцуулж ирсэн үн чинь энд хэлж байгаа нь ингэж. Одоо Скватер сайд ийм 20 автобус орж ирнэ гэдгийг ингээ би хэлж байгаа маягаар ингээ хэлж. Уг нь гэрээнд заасан графикийн дагуу Тэнэогоо компани Солонгослоос 600 ширхэг автобусыг хүлээж авахдаа хамгийн багадаа 100 ширхэг түүнээс дээш тоогоор Монгол улсад авч ирэх ёстой байсан юм. Ямар ч байсан 2023 оны 12 дугаар сард 600 автобусыг бүрэн хүлээж авахар байсан. Гэтэл Скватер сайд 2003 оны 7 дугаар сарын сүүлийн үеэс надтай утсаар ярихтаач тэр албан өрөөндөөс намайг дуудаж уулзахдаа тэр надад хандаж амь сарын 24-25-ны өдөр болох нээлттэй үйл ажиллагааны хүрээнд Солонгосын талаас эхний 20 автобусыг төрүүлж хүлээж авнаа.
Ер нь бол эхний ээлжинд 20 автобус ирнэ. Энэ 20 автобусыг үйлдвэрээс яаралтаа гаргаж байгаа тул зарим нэг зүйл нь дутуу байгаа юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний шат, дээд дэлгэц камер, AWU мотор хөдөлгүүрийн холболт хийгдэг байгаа юм байна. Гэхдээ эдгээр зүйлүүд нь тусдаа үйлдвэрлэгдэж байгаа юм байна. Тэгэхээр 20 автобус ирэх үед нь байгаа чигээр нь хүлээж ав. Эхний 20 автобусаас болж дараагийн автобусны санхүүжилтийг зогсоож болохгүй. Ямар нэгэн байдлаар энэ холбоотой асуудлыг гацаа зогсоож удааж болохгүй гэж хэлсэн байсан. Сүхбаатар сайд дээрх зүйлийг байнга шахуулдаг байсан. Ямар ч байсан дээрх сайдын хэлсний дагуу 8 сарын 14-ний өдөр ажлын хэсэг автобусыг үзэж газар дээр нь шалгасан. Та бүхэн анхааралтай хараа. Сүхбаатар сайдын хэлсний дагуу 8 сарын 14-ний өдөр ажлын хэсэг автобусныг үзэж газар дээр нь шалгасан. Одоо миний даалгавраар энэ ажлын хэсэг чинь одоо ажилласан бол тарах гэж байна. Би ажлын хэсгийн ажилд хутгалтаа орсон. Ер нь би амьдралдаа ийм асуудлууд дээр Монголын төрд ажиллаа юунд хэрэгт орох уу гэдгийг бол би сайн мэднэ. Нуудгүй. Ямар хүмүүс яаж яваад яаж хэрэгт ордог гэж олон жил дарга цэрэг хийж олон хулгайчлал өөрчид яаж явж ирснийг мэднэ. Өөрөө тэдний нэг болохгүй гэж үг хэлэх гарын үсэг зургатаа ч би хариуцлагатай байсан гэдгийг бас ташрамд хэлмээр. Энэ асуудлыг би 2008 сарын 15-16-ны өдрүүдэд гэж байгаа одоо жохлон одоо хөгжүүлж байгаа. Гол одоо юм ингэж хэлж байгаа нотолж байгаа юм. 8 сарын 15-16-ны өдрүүдэд сайд Сүхбаатарт танилцуулгахдаа би 9911 за тэг гисэн дугаар утаснаа Сүхбаатар сайдын дугаарлууд залгаж ярьж байгаа нөхцөл байдал автобусын техникийн шаардлага хангахгүй байгаа талаар танилцуулс гэж. Одоо намайг ерөөсөө гол буруутгаж байгаа юм нь одоо гол нотолж ярьсан юм нь. Би Сүхбаатар сайдад утсаар дээрх нөхцөл байдлыг танилцуулгаж Сүхбаатар сайд за тэр дутуу зүйлүүд нь өөр газар үйлдвэрлэгдэж байгаа юм бэ нэлээ. Өөр газар дутуу зүйлсээ үйлдвэрлээд одоо Монголд авч ирж холболт хийн. Тэгээд над 20 ширхэг автобусж байгаа байдлаар хүлээж ав гэж хэлсэн гэж. Одоо энд байгаа өмгөөлөгч нар, оролцогч нар уншиж байгаа бах. Зүгээр Монголын та нарын түүхэнд ямар байдгийг гэхээр мэдэхгүй. Яллагдчихвүний мэдүүлгээр би ингээд яллагдчих байгаа шууд. Тэгээд тэр гол үндэслэж байгаа юм энэ үг бол өрөөд байгаа. Монголд авч ирж байгаа тэгээд 20 ширхэг автобусаа байгаа байдлаар хүлээж авах гэчээд ингээ ажлын хэсэг 2023 оны 8 сарын 14-ний өдөр 20 ширхэг их багтамжийн автобусыг байгаа байдлаар нь хүлээн авсан байна гэж. Одоо миний даалгавраар ингээ байгаа байдлаар хүлээж авсан гэж мэдүүлж байгаа. Дөрөв дэх мэдүүлэг дээр нь шүү дээ. За тэгэнгүүт мөрдөгч Сүхбаатарсаа Солонгосын эхний 20 ширхэг автобус ирэх гэж байгааг автобусны үйлдвэрээс яаралтай дутуу тоногтой техник үзүүлсэн шаардлагыг бүрэн хангахгүй байгаа байдлыг урдчлан мэдэж байсан юм уу гэж. Одоо надад ингээд авшруулад ингээ нөгөө хүнийг ч тутгаж Сүхбаатар сайд энэ мэдээллийг хаанаас авсан байж болох уу гэж. Тэгэнгүүт нөө Жавхлан Баатар тийм 8 сарын 14-ний өдөр автобус ирэхээс өмнө ажлын хэсгээс автобус хүлээж авахаас өмнө Сүхбаатар сайд тэр 20 автобусыг дээд дэлгэц хяналтын камергүй хөгжлийн бэрхшээлд иргэний шатгүй AWU холболт хийгдэг байсан зэргийг мэдэж байсан. Сүхбаатар сайд автобус ирэхээс өмнө хаанаас мэдээлэл авч байсныг мэдэхгүй. Гэхдээ тэнөө гавыг надтай жуулцдаг Сүхбаатар сайдад утсаар холбогдож мэдээллүүдийг өглөө гэж хэлсэн. Мөрдөгч ингэж байгаа. Хэрвээ Сүхбаатар сайд дээрх 20 автобусыг хүлээж авах талаар танд үүрэг чиглэл өгөөгүй бол та автобус хүлээж авах талаар ажлын хэсгийн гишүүд үүрэг чиглэл өгөхөөс нь гэж. Одоо хөөрхөл асууж байгаа юм л. Тэгэнгүүт Жавхлан Баатар хэлж мэдээж 3-4 төрлийн зүйл дутуу байсан учраас Сүхбаатар сайд хэрэг надад шахалт үзүүлж автобусыг байгаа байдлаар нь хүлээж авах гэж хэлээгүй бол би тэр 20 автобусыг шаардлага нийцүүлж авах байсан ингээд гэлчих. Одоо намайг буруутгах. Сүхбаатар сайдаас надад үүрэг өгсөн учраас л би ажлын хэсгийн дарга мөнх болтод үүрэг чиглэл өгч байсан юм. Тэнгүүд мөрдөгч Сүхбаатар сайд дээрх байдлаар тань шахалт үзүүлээд байгааг танаас өөр хүн мэдхүү гэж. За одоо энийг та бүхэн анхаарал тавь. Та сайдын хэлсэн зүйлийг өөр хүнд хэлж байсан уу? Сүхбаатар сайд танд дээрх үгийг өгөх үед таны хажууд өөр хүн байсан уу гэж. За одоо хамгийн чухал хэсэг нь Жавхлан Баатар өөрөө няцаана бас. Би өрөөндөө сууж байгаад л уцаар ярьж байсан. Заримдаа Сүхбаатар сайд намайг дуудсан үед өрөөнд очиж уулздаг байсан. Тэгэхээр Сүхбаатар сайдын ярьж хэлсэн зүйлийг надаас өөр хэлж мэдэхгүй. Гэхдээ эхний 20 автобусыг яаралтайгаар хүлээж ав ашиглагч байгууллагууд хүлээлгэж өгдөг асуудлыг эхлээд Сүхбаатар сайд хэлдэг байсан. Сүүлдээ сандаг сүрэн орлогч гэсэн автобусыг ашиглагч байгууллагад яаралтай хүлээж өгөх үүргийг надад өгч байсан. Би сандаг сүрэн даргад хандаж автобус дутуу байгаа ашиглагч байгууллагад өгөх боломжгүй гэж хэлж тайлбарладаг байсан гэж. Тэгэхээр мөрдөгч танд нэмж хэлэх зүйл байна уу гэсэн чинь Жавхлан Баатар одоо бас намаагаа бас өмгөөлж байгаа маягтай хэлж байгаа. Өөрийнхөө үгийг хүс. Хууль бус гэхээсээ илүүтэйгээр Сүхбаатар сайдын өөрийн ажлын чиг үүргийн дагуу автобус паркын шилтэй холбоотой асуудлыг яаралтай зохион байгуулалт надад яаралтай чиглэл өгч байна гэж ойлгосон гэж. Энэ мэдүүлэг дотор зөрөлдөөтэй байгаа байхгүй. Тэгэхээр буруутгаж мөрдөгчийн дагуу үгээ хэлчээ төгсгөлд нь одоо хууль бус ч яах вэ гэдэг байдлаар ингэ хэлчихэж. Ер нь бол хэсэг хугацаанд
бодсон. Тэгээд эцэст нь өмнөх мэдрэгт хэлээгүй байсан зүйлээ бүгдийг хэлье гэж бодсон юм а гэж ингээд дуусч байгаа юм. Тэгэхээр би энэ болгоныг ингээд хэлж байгаа нь та бүхэн ингээ харах юм бол энд чинь одоо хуулийн ангийн оюутнууд байгаа биш. Дотроо мэдүүлгүүд нь хоорондоо зөрчилдөг. За тэгээд хавтас зэргийг үзье гэхээр одоо прокурорууд өөрсдөө хэлэх баг. Одоо надаас тэгээ асуувал сайн л байна. Тэгээд одоо Монголын түүх энэ бол Монголын түүх шүү дээ. Би бол тэгж бодчих. Энэ бол 5 жил 10 жил ярихдаггүй. Миний амьдралын түүхийн нэг хэсэг учраас би магадгүй дурсамж номоо бичнэ. Магадгүй Монголын нийгэм улс төрийн амьдрал би идэвхтэй оролцсон. Би ярина, хэлнэ. Би прокурорын байгууллагын ажилд л оролцож байгаагүй юу? Хуулинд. Тэрнээс бусад бүх байгууллагын хуулийн байгууллагуудын хууль тогтоомжийг шинжилж явсан. Тэгэхээр та хэд өөрсдөө боддоо одоо Батцэрэг би прокурор бас талархаж байгаа. Анх намайг 10 сард анх эрүүг гүйсгүүлэх гээд өгөхөд ялагдчихын мэдүүлэл суурилсан байна гэж буцаасан байхгүй юу? Тэр нь болохоор хизээ юм бэ гэхээр 11 сарын 8-ны өдөр над дээр ингээд эрүүг гүйс ялагдчаа татах гэж оролцсон баг мөрдөгч. Тэгсэн чинь нөгөө ганцхан мэдүүлэгт үндэслээд ингээд ялагдчаа татах боломжгүй байна гэхэд хэлсэн. Тэгсэн чинь 8 хоногийн дараа дахиад эрэг үүсгэж чад. Яасан гэсэн чинь хотын дарга Сумьяа базар манай хэвлэлийн төлөв Цэрэндлэг хоёрыг дуудаж мэдүүлэг авсан байт. За тэр мэдүүлэг нь болохоор тэгээ надтай холбоотой юм уу гэхээр Сумьяа базар нь болохоор зэрэг над руу ирэх шилжүүлсэн бичих тушаал явуулсан. Тэгээ би тэрний дагуу ажлын хэсэг байгуулж өгөөд миний ажил дууссан гэдэг агуулгад. За нөгөө хэвлэлийн төлөвч маань бэлтгэсэн хэвлэл мэдээллийнхаа нөгөө сурталчилгаатай холбоотой ярилцчихсан асуудлаар мэдүүлэг өгсөн байт. Яг энэ 20 автобус гээд буруутгаад байгаа намайг буруутгаад байгаа асуудлаар хинч мэдүүлэг өгөөгүй. Гэтэл яг өмнөх байдал байхад нэг баримт байна гэсэн 3 болсон гингүүд нэрэг үүсгэж байгаа байхгүй. Гуруулаа болж орж ирэнгүүтээ. Тэгээ би яг хаа Монголынхаа хуулийн байгууллагын тогтолцоог мэднэ. Би бас энд ярихгүй юм бас мэдчихэв. Тэгтэл зүгээр ер нь бол түүх учраас би ярихгүй байхаас аргагүй байгаамаа. Өнөөдөр энд нэг зүгээр нэг хэрэг шүүгдэж явж байгаа ш. Би Монголын одоо улсын хур засгийн газрын гишүүдээс цөөн хүн шүүгдэж цөөн хүн асуудал бас орж ирсэн. Тэр дотроо би хуулийн хамгийн сайн мэдж байгаа хүмүүсийн нэг мөртлөө дээр нь энэ асуудал руу одоо ингээд түрүүний хувь зайны ирэхэд татагдаж орсныгоо төлөө бол ингээд явж байгаа учраас энэ болгоныг хэлж таарч байна. Тэгвэл 7 дугаар сарын 4, 8 дугаар сарын 28-нд бит хоёр ганцаарчилж уулзсан гэдэг баримт нь бас хаана байгаа юм бэ? Миний өрөөнд бит хоёулахнаа уулздаг. Би ер нь энэ Жохлонбаатар дарагтаа ажил томилогдоод удаагүй багт нь л ганцаарчилж уулзсан санддаг. Бусад тохиолдолд бол би албан ажлын хүмүүстэй уулзж ирснээр санаж байгаа. Тэгэхээр энийг нотлох хэрэгтэй. Одоо над дээр сул суулж байгаа юм нь утсаар бол бичилж уулзсан энэ нөхөр үүрэг өгсөн гэдэг. Тэгэхээр 8 сарын 15-6-ны өдрөд би утсаар ярьсан гэж сая яригдж байгаа асуудлуудыг харах юм бол ажлын хэсэг чи 14-нд хүлээгээд авчихсан юм шүү дээ. Энэ яриан дотор ч одоо зөрчилтөө Жавхланбаатарын мэдүүлэг дотор зөрчилтөө юм шүү дээ. Тэгээ би энэ Жавхланбаатарыг юу байдалд орсон бэ гэхээр энэ бол нэлээд олон ажил хийсэн хүн шүү дээ. Одоо энэ нийтийн тээвэр дээр гарч байгаа ахиц дэвшил мастер төлөвлөгөө, цалин үйлс нэмий, богино эргэлт хий, баазуудаа барий, сургалтаа хий. Одоо энэ суурин дээр отхон жаргал хотын дарга Нямбатар хоёр бол маш амжилттай ажиллаж байна. Дараа дахиад 2-3 жил хийх ажил байна. Тэгэхээр энэ хүн яагаад ингэ орчвоо гэхээр би зүгээр бас ойлгосон л да. Одоо энэ мөрдөгчийн хөдөлж байгаа асуултууд нийгэм улс төрийн уур амьсгалыг хараад заавал одоо буруутгах гэдэг энэ чиглэлээр шахалтанд оруулжээ. За би бол хуульч учраас ойлгож байна. Цагдаа өргөдөөгүй. Цагдаа өргөдөхөөр л далаалгасан байх гэж бодож байгаа. Тэгээ ийм зүйлүүдийг одоо ингээл явцын сайн тодруулж асуувал сайн байна. Тэгээ одоо надаас асуугаад байх юм дээр хариулах юмнууд бол ердөө тэр шүү дээ. Та бүхэн маань 8 сарын 15, 16-нд утсаар ярьж тэгээ наан би одоо уулзаж тэгвэл 7 сарын 4-ний өдөр уулзахтаа би одоо тэр хүнд хаа байсан 7 сарын 4-ний өдөр чиглэл өгсөн бол таарах гэдэг байгаа. Тэгэхээр ийм явдлууд ерөөсөө болоогүй ш. Би одоо энд одоо нэг зүйлийг хэлмээр байгаа. Би Монголын төр ард том өөрийнхөө гэр бүл үр хүүхэд найз нөхдийн өмнө бол андгаалж тангархлаа гэж бодсон. Би ийм зүйл хийгээгүй. Би ийм зүйл яриаггүй. Гэтэ Монголд одоо яг алдаа гарсан, бүтлгүүтэл гарсан би улс төрийн хариуцлага хүлээсэн, ёс зүйн хариуцлага хүлээсэн. Цаашид миний төлөвлөж исэн олон ажлууд ингээ алга боллоо. Гэхдээ би нэг зүйлийг хэлмээр байна. Би Монголын төр ард түмний би ийм үүрэг дагалгавар өгөөгүй байхгүй. Өөрийнхөө эсрэг ажилдаг ямар одоо би тэнэг байлаа гэхэд би одоо өөрөө дэвшүүлчихэд үнэхээр энэ имийг би хийх гэжсэн бол би тэр гэрээг нь өөрчлөхгүй гэж болох байсан. Чи гэрээ шүүлд нэмэлтээр орсон гэрээ шүү дээ. Гэхдээ би тэр хотынханд үүрэг даалгавар нөлөөлж чадах эрх мэдэл надад байсан шүү дээ. Би яагаад Жавхланбаатарт зурлах хэвээр гэж. Зүгээр л энгийн асуултууд байхгүй.
Зүгээр ямар ч юм би нэг эр хүн шиг өнөөдөр хүртэл бол муу хэлүүлээд үүрээ явж байхдаа юу гэж бодсон бэ гэхээр зэрэг нэгдүгээр энэ хохирол нь арилаасаа билээ. Хамгийн гол санаа зовсон юм хохирол нь арилаасаа билээ. Хоёрдугаарт хотын дарга амжилттай 600 автобусаа оруулж ирээсээ билээ. Гуравдугаарт энд байгаа олон холбогдсон хүмүүсийн өмнө Монголын төрийн өндөр албан тушаалтан ёс зүйн үед өөр дээрээ нөгөө хар ярианы хэлээр ярил галыг өөр дээрээ авч хамгийн гол буруутай юм шиг энэ олон саруудад би өөрөө нүдүүлээд явах нь зөвөө гэж үзсэн юм аа. Гэтэ амьдралын үнэн мөн өөрөө цаг хугацаа өнгөрөхөөр тодордог учраас л би энэ үгдийг хүлцэж твчиж өнөөдөр хүрч байгаа. Тийм учраас энэ мэдүүлгүүдийг харахад энэ дэр олон гэрч хэрэггүй одоо надыг гэрчлэхгүй зөндөө байгаа шүү дээ. Одоо жишээ нь тэр хэрэг илрүүлсэн гэдэг намын нөхөр манай Наранбаяр гэдэг одоо гишүүн сайд болцсон нөхөр. Тэр анх энэ бааз дээр очиж үзээд хэвлэлийн урал их чинь би үүр цайх гэдэг хуульчийн утсыг өөрөө олж аваад үүр цайхаас тэр Наранбаярын утсыг аваад тэг чи очиж үзээч хүмүүсээ дагуулж очиж үзээч гэж хэлсэн байхгүй. Тэгсэн чинь очиж үзчихээ надад эргэж утсаар ярихдаа шинэ юм шиг байна. Гэтэ манай хоёр бол арай өөр бодолтой би тэр хүмүүсийн амыг хаач чадахгүй шүү дээ. Үгүй. Наа чи шинэ байгаа үздэг. Би итгэл дүүрэн байгаа байхгүй. Наа чи шинэ л байхгүй да. Би чамаа үзүүлж байгаа ч учран тэр. Тэгсэн 2 цагийн дараа хэвлэлийн уралд ирсэн чинь би скватер сайдад үсэл тавьсан чи ашгүй хүлээж аваад ингээ бид очиж үзлээ. Ер нь энэ бол хуучин дуу юм байна гэх ингээ хэвлэлийн уралыг. Эндээс нөгөө гал дээр тус нэмчихэж байгаа байхгүй. Тэгээ энийг би өнөөдөр зүгээр хэлж байгаа нь жишээлбэл тэр гишүүн сайд миний гэрч штэ. Би тэр хүнийг хэрвээ тийм хэрэг хийсэн бол би тэр хүнийг юу гэж хаа байсан утсыг олж аваад уцтаад өөрөө чи очиоч бариач гээд өөрийгөө дормжлуулах боломж олгох юм. Нэг хоёр дахь нь скватрын талбай дээр хүлээж аваагүй автобусуудыг гаргаж тавьсан баг. Энэ бол автобусуудыг чи хүн ойлгохдоо хүлээж авчаад үйлчлэхэд гаргасан. Энтерээс нэг ч автобус үйлчлэхэд гараагүй. Хүлээж авагдаагүй. Тэр урдсан байдлаар л одоо энэ мөнх бол тэр хүлээж авсан юм шиг байна. Тэгэхээр энэ юм дээр ингээ яхад хотын дарга битэр ярьсан баг. Юунаас нь айхад одоо ийм хил ам гараад байхад битэрийг яриа л да. Юунаас нь айхад одоо тэгээд энэ Монголын түүхэнд анх удаа худалдаж аваад хүлээж аваагүй юмаа нийтэд үзүүлж байгаа царайд одоо битэрийг одоо ярьж байгаа хүн бол одоо шоолохор хэмжээний юм болж байгаа юм л тийм чаавас ийм дүүрц хоёр байх. Битэр чи итгэж байгаа байхгүй да. Чи яаж дээвүү штэ дээв брэнд. Тэгээ надад одоо энэ нийлүүлж байгаа гавыг сэлж хэлжсэн. Энэ асуудлууд чинь будаг замаас арайчтэй яагаад ийм байгаа юм бэ гэд хэлсэн. Тэгсэн сайдаа наач фотошоп байхаа л гэсэн. Өөрөө хүртэл тийм ойлгоод. Тэгэхээр би бас нэрээ ч одоо фотошоп юм болов. Би хэрвээ тэгж фотошоп гэж бодоогүй байсан бол бас ч гэж янз бүрийн арга хэмжээнүүдэд бодох байсан. Гэт үзэхээр тэр үйлдэлүүдээ харах юм бол эн чи одоо зарим нь шоолоод байгаа шүү дээ. Ингиж бараг хулгай байдаг юм уу? Ингиж бараг байдаг юм уу? Бараг тэгээ зарим нь бид илрүүлсэн итэргээд ингээд нэг ийм дампуу мөртлөө Монголын нөхцөл сургамж болсон. Гэхдээ бас энэний ачаар бас юм урагшилсан юм шүү. Тэр нийтийн тээврийн салбарын шинжилчин олон жил төгжигдээ тэр ажил хийдгүү нөхдүүдийн юм чи хаалгын нэг өөрсдөө галж чадж байгаа ч болтгоо ингээд хаалгыг нээгээд өглөө. Дээр нь төгжрөлийн талаар олон нийт ойлголт бас нэг хайцсангүй өмнөхтэй харьцуулахад маш маруухан байсан шүү дээ. Ойлголттой бол. Одоо тэгээ би төгсгөлд нь хэлж байгаа юм нь прокурорууд минь бас бодороо тийм ээ. Яг хүмүүс бүгд л хэлдэг баг. Тэгвэл одоо энд байгаа залуу улсууд байж би бас өөрөө хууль ном мэднэ. Бичээл ном заас би төрүүлж ном бичээд захиргааны хэрэгцээ чиглэлээр хамгийн анхны сурах хүчиг бичээ явсан. Миний шавнарч одоо харж байгаа. Зүгээр хүнийг яллагдчих мэдүүлэгт үзлэж яллаж болохгүй гэдэг бол хамгийн энгийн асуудал. Дээр нь хоёр дахь нь яллагдчих мэдүүлэг дотроо зөрүүтэй байхад бас л хэрэгсгүй болох л ёстой шүү дээ. За өнөөдөр энэ хүрчлээ. Мэдээж одоо та нарын цаана бол өдөртлөг нөхцөл байдал байгааг ойлгож байна. Гэхдээ би түрүү хэлж байна. Би энэ хууль зүйн улс төрийн салбарт байхдаа түрүү хэлсэн. Би өөрийнхөө төр ард түмэн гэр бүл үр хүүхэд бүх хамтран дэмжиж би энэ зүйлийг хизээч хийгээгүй учраас бурхны цээрэл би хүртэхгүй. Хуулийн цээрэл таад үзүүлэх гэж над руу дайрсан ч би тийм зүйлийг огт хийгээгүй. Тэгээд би хэлэх юм нь та бүхэнд хууль зүйн боломж байгаа. Энд байж байгаа би ч гэсэн улсуудыг хэлж байна. Монголын энэ төрлийн зохион байгуулалт нөхцөл байдал дээр бид нэр тэр үйлдвэрлэгч нийлүүлэгч талын доголдол асуудлууд байжээ. Гэрээний дагуу шийдэж болох байсан. Мэдээж хэрэг одоо би тэр илүү хутгалтай захиалагчийн яналт руу гүйж ороод ажилласан бол бас өөр байх байсан. Гэтэл нөгөө талаас хууль зөрчих байсан юм шүү. Би их хэмжээнийхээ хүрээнд л ажилласан гэдгийг хэлмээр байна. Хамгийн гол бахархж байгаа юм нь хэний ч зориглоогүй 800 автобусыг өөрөө шийдчихье гэж одоо их хурц засгийн газраас дэмжүүлээд олон нийтийн төвшөнд шийдүүлж чадсанараа би Монголын түүхэнд бахархах төвхтэй үлдэн яах вэ? Энэгээр ногоо автобус нэгээд нэг хэсэг цоллуулдаг байх бах. Тэр бол юу ч бишээ. Ер нь Монголд олон ажлуудыг
зориглж хийгээ шатах хүмүүс хэрэгтэй байгаа, доромжлуулах хүмүүс олон хэрэгтэй байгаа. Ажил хийхгүй сууж байгаа хүмүүс бол дараагийн хүмүүсээ хорлцоод тэгээ одоо өнөөдөр баалаа сууж байгаа хүмүүс нэг олон байгаа. Одоо ч гэсэн гутаахгаа сууж байгаа хүмүүс байгаа. Би тэдэнд хандаж хэлж байна. Би та нарын өмнө нүүр бардам хэлж байна. Ажлаа би хийсэн, гүйцээсэн. Хэдийгээр амьдрал сэтгэлсний ажил амьдралаар хохирсон ч гэлээ гэсэн яг улс төрч хүн хатаагдах хэвээр энэ зовлон донд орох хэвээр ийм юм үзчихиж хувь тавилангаараа чангарч явдаг гэж өөрийгөө тайвшруулж өнөөдөр энэ хүрч байгаа шүү. Ингээд хэрхэм шүүгч анхаарал тавьж сонссон мөнд байгаа бас одоо төрийн байгууллагын хүмүүстээ бас баярлалаа. Та хэд маань бас энэ дотор архив ажилт ингээд залуу хоолоо зангируулад ахуй амьдралдаа яриа сууж байгаа. Энэ олон хүн нэг жилийн хугацаанд арга эрт нь өчнөөл юм болсон байх. Би энэ олон жилийн хугацаанд хүмүүсийн зовлон жаргалыг бас мэднэ. Тэдний учирсан зовлонг бол энд байгаа хүмүүс ойлгохгүй буруутгаад дуустдаг. Гэхдээ та бидний ажилд бас алдаа гарсан ч гэлээ гэсэн том дүнгээрээ бол ажил хийж чадсан. Өнөөдөр Улаанбаатарын проблем ингээд намтцсан байгаа ш. Одоо дахиж 7-800 автобус авах шаардлага гарахгүй ч байх гэж бодож байна, найдаж байна. Тэрнээс биш энэ бол үндэсний аюулгүй хэмжээний асуудал биш té гэж яриад байгаа. Би дахиад тодтогоо хэлэхэд энэ манай нөхдүүдийг би бас хэл. Тэр хэмжээнд очиод 700 автобус ажиллахгүй болцсон бол тэгээд хэн хариуцах вэ? Нэг хүн шатаад өгсөн бол хэн хариуцах вэ гэдэг чинь аимшигын асуудал бас. Одоо бол инээдэмтэл нэг хэдэн автобусны хойноос яваад исэн улсууд юм шиг. Үгүй шүү дээ. Энэ дотор хэн ч тэр автобустай зурвалтыг зориглох хүн байхгүй. Энд автобустай зурвалцсан бүх хүн асуудалд орох юм байли угаас. Тэр нэг бол компаниуд нь барьж идэн, нэг бол олон нийтийн бухимдал, нэг бол тэр дарга нь хэрэгт ороо салах ийм л салбар. Одоо цаашаа ч гэсэн нутгын жаргал дарга цагдаагийн үн тавиад идэх ч учиртай шүү дээ. За тэгээд хуулийн дагуу энэ болгоныг болгоож үзнэ шүү дээ. Саяхан та бүхэн гэрчийн мэдүүлэгт үзлээ шийдэхийг л буруу гэжсэн хүмүүс шүү дээ. Би яллагдчихын мэдүүлгээр өнөөдөр ял сонсоод шүүгдэгдээд жил 6 сар ингээд явж байна. Ингиж болдгийм байна гэдгийг Монголын тогтолцоо бол ингиж болдгийм байна. Бодвол намайг хашрааж байгаа байх л та. Ер нь цаашдаа ажил хийхгүй байх нь бол зүйтэй юм байна. Гал руу орохгүй байх нь зүй. Би түрүү хэлсэн. Би өөрөө санаачлахаараа гүйж ороогүй биш үү? Мөнгө, эрх мэдэл хоёулаа Монгол Улсын засгийн газар миний дээд албан тушаалтнуудаас надад тохиолсон ийм л ажил байсан. Тэгээ Монголын төр, хууль, цаац энэ болгоныг болгоогоод ингээд шийдэн үзье гэж ингэж одоо хэлмээр.